Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Онны ордны астрологийн зурхайг нар сар мандалд ордоороо сонсоорой. За энэ сард онны ордныхонд тэнцвэр, шин эхлэл, за тэгээд мөнгөний үндэс болон өөрийн хувь хүний үндэсийг нэлээд ухамсартайгаар олж мэдэх, тодорхойлох, чухал шийдвэр гаргах сар болохоор харагдаж байна. За энэ сар нар болон бод гаригууд маань үхрийн орд руу шилжиж байгаа. Онны ордныхны 2 дугаар гэрт санхүү мөнгө болон хувь хүний үнэ цэнийг идэвхжүүлэх гэр дээр гарч байна. За энэ үеэр таны орлого болон ажил хөдөлмөрийн үнэлгээ, өөрийгөө идэвхжүүлэх, өөрийгөө үнэлэх, мэдрэх гэсэн зүйлстэй холбоотой асуудлуудаар маш хүчтэй нөлөөлөхөөр харагдаж байна. За ажил мэргэжлийн хувьд 5 сарын 8-ны хүртэл гаригуудын нөлөөллөөр таны хувьд шинэ төсөл эхлүүлэх, шинэ ажилд орох, шинэ санал санаачлаг гаргах зэрэгт маш таатай байхаар харагдаж байна. За мөн 5 сарын 12-нд бүтэн сар хилэнцгийн орд дээр гарч байгаа учраас та энэ үеэр өөрийн зорилгоо иргэн нэг харах, за гадаад дотоод харилцаа холбоогоо сэргээх, зарим нэгнийх нь хувьд сургалт, судалгаа, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, за аялалд гарах зэрэг холбоотой том шийдвэрүүд гаргах хэрэгтэй болж магадгүй юм. За мөн цаашлаад 5 сарын 10-наас бод гариг маань хоньны ордноос үхрийн ордод шилжиж байгаа. За энэ үеэр бодтой бодож төлөвлөсөн зөв маш нухацтай шийдвэр гаргах хэрэгтэй. Альваад ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр биш, маш нухацтай шийдвэр гаргахыг зөвлөж байна. За та бүхэндээ юу гэж зөвлөх вэ гэхээр яарвчлгүйгээр бодлоготой алхам хийгээрэй. За мөн энэ үеэр санхүүгийн шинэ их усраа атгах боломжтой байшгүй гэж хэлмээр байна. За санхүү мөнгөний хувьд 5 сард ашиг орлогоо нэмэгдүүлэх, за өөрийн зардлаа цэгцлэхэд маш таатай сайхан сар байхаар харагдаж байна. Бод гариг маань 5 сарын 10-наас 5 сарын 26-ны хүртэл үхрийн орд дээр байрлаж байгаа нь таны үнэт зүйл, хэрэгцээний талаарх дахин тунгаах шаардлагатай гэдгийг харуулж магадгүй юм. 5 сарын 26-наас бод гариг ихрийн орд руу шилжиж байгаа. За энэ үеэр зарим хин нэгний хамтрагч, найз нөхөд, гэр бүлийнхэн хин нэгэнтэй хамтарч хөрөнгө оруулалт хийх, эсвэл аливаа ажил төрөл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн маань хувьд борлуулалт, ашиг орлого идэвхжих магадлал өндөртэй байна. Энэ нэгний дэмжлэг туслалцаа авахар бол 5 сарын 26-наас хойш идэвхжихээр харагдаж байна. За ямар нэгэн гинтийн зардал гарч магадгүй учраас та нар маань 5 сарын 15-ны хүртэл төсвөө аль болохоор хянахыг хичээгээрэй. Ганц бие хоньнуудын хувьд 5 сарын 20-ноос нар үхрийн ордод шилжиж байгаатай холбоотой шинэ сонирхол татах үнэтэй танилцж магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ харилцаа төр зур байж болох тул хэтэрхий битгий хурдан ойртож дотносоорой гэж зөвлөе. За хосуудын маань хувьд 5 сарын ихээр бага зэргийн үйл ойлголцол гарч магадгүй. За гэсэн хэдий ч харилцан ойлголцохын тулд гэр бүл доторх өөрийн ойлыг маш сайн харилцан ярилцаж тодорхой болгож өгснөөр энэхүү асуудлыг шийдэх боломжтой. Энэ сарын сүүлээр илүү зөөлөн нээлттэй энерги орж ирж байгаа учраас онны ордныхан маань бусадтай харьцахдаа илүү уян зөөлөн, ухаалаг, тайвнаар харилцахыг хичээгээрэй. 5 сарын ерөнхийдөө дунд үе хүртэл толгой, хөзөө мөр орчим хөшөх, ядрах, даралт ихсэх, ачаалах магадaltaй байгаа учраас онны ордныхан маань эрүүл хооллолт болон хөзөө мөрний дасгал хийж зарим нэгнийх нь хувьд магадгүй энерги тогтвортой болгохын тулд бясалгал хийх, сайн унтарч амрах, дасгал хөдөлгөөн хийх зэрэгт анхаарлаа хандуулаарай. Ерөнхийдөө 5 сард хоньны ордныхны хувьд материалын эд зүйлс болон оюун санааны хүний үн цэнээ тодорхойлох, шинэ боломжийг хүлээн авах, түргэн шийдвэр гаргахаас болгоомжлох,
өөрийн эрүүл мэндэд анхаарч дасгал хөдөлгөөн хийх сар болохоор харагдаж байна. За ингээд өргөжлүүлээд таврын мэргээ хамтдаа хийцгээе. Эхний карт маань Justice гарч ирсэн маань Justice бол шударга өсний карт. За энэ сард миний харж байгаагаар магадгүй зарим нэгнийхний хувьд маш хариуцлагатай байх сар болж магадгүй юм. За та бүхний өмнө нь хийсэн үйлдэл, шийдвэрүүдийн үр дүнг магадгүй энэ сард хүлээн авч магадгүй юм. За хэрвээ альва зүйлд та шударгаар ханддаг, ёс зүйтэй ханддаг бол одоо шагналаа авах нь байна. Эсрэгээр бол магадгүй бахан асуудал гаргахыг үгүйсгэхгүй. За тэгэхээр манай хоньны ордныхан маань шийдвэр гаргахдаа ухаалаг бодиттой байхыг анхааруулж байна. За карьер санхүү мөнгөний хувьд ингээд харахад Knight of Pentacles болвол таны ажил амьдралын тууштай байдал, хичээл зүтгэлийг харуулдаг. За магадгүй зарим нэгнийх нь хувьд удаан боловч доктортой ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байж магадгүй юм. За энэ сард хэрвээ та ямар нэгэн төсөл хөтөлбөр, за санхүү мөнгөтэй холбоотой, ажил төрөлтэй холбоотой зүйл өөрчлөж байгаа бол таны тухайн хийж байгаа төсөл маш доктортой болох, докторжих боломжтой харагдаж байна. За эндээс өсөлт хөгжил хэлэх юм. За дараагийн ажил карьертай холбож үзэх карт маань Page of Pentacles гарч ирсэн байгаа. За энэ Page of Pentacles бол шинэ сургалт, мэдлэг, мэдээлэл, за өөрийн мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгийг илэрхийлдэг. За энэ сард магадгүй зарим нэгнийхэн хувьд жижиг бизнес эхлүүлэх, за зарим нэгний хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, боловсрал, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх, өөрийн чадварыг дээшлүүлэх сар болж магадгүй харагдаж байна. За Ten of Pentacles мөн гарч ирсэн байгаа. Энэ нь урт хугацааны доктортой орлогыг илэрхийлдэг. За гэр бүлийн хөрөнгө, өв залгамжлалыг нөгөө талаасаа илэрхийлж болно. За хэн нэгний хамтын бизнес амжилттай хөгжих боломжтойг бас илэрхийлдэг. За тэгэхээр хэрвээ хоньны ордныхан маань өмнөх сард ямар нэгэн бизнес эхлүүлсэн, за альва ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй холбоотой үр өгөөж өгөх ажил хийсэн бол за энэ сард та үр өгөөж өгөхээр харагдаж байна. За санхүү мөнгөний хувьд 5 сар маань нэлээд боломжийн хайтайхан харагдаж байна. За хайр дурлал, гэр бүлийн хувьд Four of Wands гарч ирсэн байгаа. За энэ карт маань баяр, эв нэгдэл гэсэн зүйлүүдийг илэрхийлдэг. За зарим нэгнийхний хувьд гэр бүл, хайртай хүмүүстэйгээ баярт үйл явдалд оролцох, хурим, найр, ойн баяр, төрсөн өдөр хамтын амжилтаа тэмдэглэх гэсэн баярт урагдах, өөрийн баяраа тэмдэглэх. За зарим нэг ганц биесүүдийн маань хувьд болохоор магадгүй хин нэгэнтэй маш бат бөх харилцаа эхлэх, үүсгэх магадлалтай харагдаж байна. За Four of Cups бол хайр дурлалын тал дээр сэтгэл ханамж баг зэрэг байгааг илэрхийлдэг боловч магадгүй зарим нэг нь яг одоогийн байгаа таны хосын харилцаа нэгэн хэвийн өдөр тутамдаа өнгөрөөд байгаа ч юм шиг санагдах. Эсвэл зарим нэгнийх нь хувьд таны хайртай хүмүүс, гэр бүлийн ойр дотныхан таныг жоохон үл томсорлож байгаа ч юм шиг тань жоохон хүүтэн урамсгал мэдэгдэх гэсэн зүйлүүдийг илэрхийлж болно. За хэрвээ ийм үед бол айл болох бусадтай, ойр тойрныхонтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ хайртай хостойгоо дотоод сэтгэлээ уудалж маш ойлгомжтой бие бинийгээ ойлгож ярилцах, за илүү нээлттэй байхыг энэ карт маань зөвлөж байгаа юм. За хувь хүний хөгжлийн хувьд Three of Wands гарч ирсэн, Knight of Wands гарч ирсэн эдгээр картууд маань өмнө нь төлөвлөж байсан зорилгодоо хүрэхэд ер нь нэлээд ойрхон байна гэдгийг илэрхийлж байгаа. За энэ сард баг зэргийн хүлээлт байх боловч та
маш амжилттай урагшаа дэвших, алхах боломж нээлттэй байна. За зарим нэгнийхний хувьд магадгүй олон улсын түвшинд амжилттай ямар нэгэн ажил төрөл эхлүүлэх, за мөрөөдлөө биелүүлэх тийм ээ. За зарим нэгнийхний хувьд аялалд гарах, адал явдлыг илэрхийлэх, шин сорилт, шин мэдрэмжийг хайхаар эрэлхийлэх, хүсэж мөрөөдлөө биелүүлэхээр гадагшаа явах гэдэг ч юм уу зүйлсүүд нээлттэй харагдаж байна. За ерөнхийдөө энэ сард миний харж байгаагаар миний тавьсан мэргээр ерөнхийдөө нэлээд тууштай байдлыг эрхэмлэх, альва зүйлийн тэнцвэрийг хадгалах, за шинэ боломжийг атгах, мөн амьдрал баяр баясгалан тэмдэглэх ийм таатай сайхан үе гарахаар харагдаж байна. За тэгэхээр альва зүйлийн хандахдаа шударга байдлыг илүү эрхэмлж хариуцлагатайгаар хандаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд хэрвээ та өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадвал энэ сард альва зүйлийн үр өгөөж маш сайн өгөхөөр харагдаж байна. Тийм учраас онны ордныхондоо энэ сард өөрийн байр суурин дээр маш тууштай, бат, өөртөө итгэлтэйгээр урагшаа давшаарай гэж зөвлөе. За энэ сард онны ордныхны маань хувьд маш сайхан сар болохоор байна. За ингээд дараагийн мэрэг хүртлээр түр баяртай